dress code дөө мэлээ тэгэхээр одоо short ч юм уу нөгөө нэг тавч хүмсэл орж болохгүй. Өнөөдөр бол ямар ч төлөвлөгөө алга. Ингээд так гэж багаас ирэх юм уу? Тэр виланаас гарахын тулд ийм өксүү замаар дэше алхаж машин сууд юм байна. Аяллаа хувьд энэ жил авсан гоё юм үзүүлэе гэж бодлоо. Самбанда. За хай guys, шинэ влогтой тавтай морил. За энэ влог ингээ Бангкокоос мэдчилж байна. Тэгээд би тэд сая өнөөдөр хонгосноосоо буугаад тэгээд хоол идчихэд орж ирчээд одоо ингээ буцаа гаргачихад нөгөө хоёр найзтайгаа цуг бид дөрөвний гоё коктейл бар орж үзэж чинь. Тэгээд энэ удаадаа Бангкокт ирсэн юм чинь Бангкокийн нэг гоё коктейл бар орж үзээгээд тэгсэн чинь Bangkok Social Club гэд байт юм байна. Тэгээд тийш нь одоо орж үзье гэд бөөндөө явах гээд бэлэн болсон байж байна. Тэгээд dress code дөө мэлээ тэгэхээр одоо short ч юм уу нөгөө нэг тавч хүмсүүд орж болохгүй. Тэгэхээр би зүгээр нэг юм жоохон all black болоод тэгээд ийм нэг дүфэл өмссөн байна. Тэгээд энэ vlog болохоор би тэд найзуудаараа аялж байгаа болохоор айгуу гоё нах гэж бодож байна. Тэгээд аюулсан хэдүүлээ vlog-о эхлүүлцгээе. Ингээд так гэж багаас ирэх юм уу? Сэлэр юм яа, таашаа сэлэр. Тийшээ сэлэрээ. Вау, гоё амарч байгаа юм миний охин. За манайхан гоё аялалтай холбоотой влог үзэж байгаа юм чинь бас аяллаа тийм гоё уралдаан таядтай дуулгая. Тэгээ Air Market тийм гоё рилийн уралдаан зарласан байгаа маань. Энэ нь болохоор таад өөрсдийнхөө гоё аяллаа талаарх тэ ямар нэгэн зураг бичлэгээ гоё рил болгоод оруулах юм бол бүр 4 сая хүртэл шагналын сантай уралдаанд ингээд ялах боломжтой юм биш үү. За тэгээ нэгдүгээр байр нь болохоор 2 сая. Тэгээ хоёрдугаар байр нь 1 сая, гуравдугаар байр нь 800 мянга, 4 болон 5 дугаар байр нь гоё гарын бэлэг авах юм байна. За тэгээ таад заавал Air Market-аас тийг завсан байх шаардлагагүй. Ерөөсөө өөрсдөө гоё дурсамжийг хуваалцах зорилготой учраас ямар нэгэн аяллаар явсан тэр зураг бичлэгээ гоё рил болгоод Facebook-тэй хамгийн гол нь public тохиргоотой тэгээд Air Market CGM Travel Agency Facebook хуудсыг меншн хийгээд 2 хаштаг бичих ёстой юм байна. Air Market болон дурсамж дүрэн аялал гэсэн 2 хаштагийг бичээд тэгээд оролцоороо манайхан дэлгэрэнгүй мэдээллийн нас рилийнх нь уралдааных нь постоос таад хараарай. За тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэгээ бүр идэвхтэй оролцоорой.
Hi guys, Koh Samui-аас мэдчилж байна. Тэгээд бид өчигдөр орой ирсэн. Бангкокоос Koh Samui руу нэг 55 минут нисдэм билээ. Тэг өчигдөр орой ирчээд яг виллада ирсэн чинь нар жаргацсан байсан. Тэгээд харанхууд нэгсэн харж чадахгүй гадах. View-ээ ер нь бол нэг юм далаатай гэдгийг мэдж байгаа мөртлөө ямар гэдгийг харж чадахгүй байсан чинь ингээ өглөөс ирээд ингээ хараад бүр ингээ вау гэдэг юм breathtaking маш гоё viewтэй виллад ингээд бид нар буусан. Тэгээд бөөндөө ингээ гоё найзуудаараа амарч байгаа. Тэгээд ч гэсэн өглөөс сэрсэн байж гэн. Тэгээд зарим нь хүүхдүүдэд харж үлдээ, зарим нь хоолнд гарцсан байна. Тэгээд сая таад рүүм тур харсанчлан уулан дээр баг ингээм хамгийн өндөрт нь орой дээр нь байгаа болохоор одоо нэг хотын төрөөгөө орох гэж бас жоохон англиагууд доошоо юм игц доошоо явал игц дэше явт юм билээ. Тийм амархан бол ингээл гээс алхаад очиж явахар газар бол биш. Тийм учраас бүгдээрээ явж чадсангүй. Тэгээд хоолоо хүлээгээд байж гэн. За тэгээд өнөөдөр бол ямар ч төлөвлөгөө алга. Тэгээд би ингээ Америкийн блог дээр таад хэлжсэн. Манай нөхөртөө аялахтай нэг тийм төлөвлөгөөгүй аялдаг. Очичоод за өнөөдөр яах вэ гэж ерөнхийдөө ярьдаг. За юу хийх вэ өнөөдөр? За өнөөдөр юу идэх вэ гэд нэг тийм өдрөөр явдаг. Ингээ Монгол битэрч ингээл хоёулаа ажиллаад айгу тийм завгүй тэгэл ялангуяа миний ажил бол байнгын төлөвлөгөөтэй баг өдөр болгоно юм төлөвлөгөөтэй явдаг учраас амралт гэдэг миний хувьд бол бараг ингээд юу ч бодохгүй ямар ч тийм тархины ийдээсээ ажилуулахгүй юм ингээд жоохон юм бодохгүй байх тусмаа илүү амралт болох гээд байдаг. Тэр утгаараа бас нэг юм төлөвлөөгүй байна. Тэгээд хүүхдүүд маань ингээд бөөндөө бас ингээд хэдүүл юм бэ? 2 5 нийт 5 хүүхэд байгаа маань. Тэгээд 5 хүүхэд нь хоорондоо ингээд таа гэж өдөржингөө тоглоод одоо таар сонсогч нэг ойрлоо л байгаа байхгүй. Хүүхдүүдийнхээ хувьд бас гоё маш гоё дурсамжийг ингээ бүтээж байгаа айгу баяртай. Тэгээд хэвлэн хамтдаа Koh Samui vlog-о ингээд үргэлжлүүлцгээе. За болчлоо. Жоох ингээд нэг юм хөвсийцэн, нойтон тэг ингээд гадаргуугаар ингээд жоон бурж ицсэн байсан байхгүй. Нөгөө халуун чифтэд миний өсөг басаад ичдэг. Тэг ингээд дайсангаар ингээд жоохон зүгээр нэг тийм халуун шиг дундаж халуунаар нь ингээд үлээлгээд саманчхад нэхгүй юм зөөлөн болчдөг. Тэг ингээд арзаагаад авахгүй юм гоо шулуун. Тэг би ер нь хаасайгүй дайсан авч явдсан ш манайхаа. Хөдөөч гэсэн авч явдаг. Би бол дайсантай хайртай үнэн ч хэрэглэгч нь. Тэгээд дайсангаар хатаахгүй л ингээд үснийг л санаа хатаад муухай болоод байдаг. За тэрнээс гадна тайдтай бас нэг аяллаа хувьд энэ жил авсан гоё юм үзүүлэе гэж бодлоо. Тэрний юу гэхээр нөгөө нэг эмэгтэйчүүдийн косметик баг. Тэгээ би өмнө яг нэг иймэрдүү хартай байсан. Тэгсэн мөртлөө тэрэн дотор маань юмнууд багтахгүй. Нүүрний будаг, арьс арчилгаа, үсний арчилгаа, бие арчилгаа нийлээд баг ингээ 3 цүнх болдог байхгүй. Яг энэ цүнхийг авснаас хойш надад энэ л багт хангалттай болсон. Тэгээ тайдаа доторх багтаамжийг харуул. Ингиж онгоогоод айгуу гоё дээрээ ингээ багснуудаа хийчин будагнуухан багснуудыг. За тэгээд энэ нь болохоор юм 3 тасалгаатай. Тэгээд тасалгаа болгондоо юм давхар карматай. Гурван өөр байдлаар ингээд арьс арчилгаа, бие арчилгаа, нүрний будгаа хуваагаа ичиж байгаа байхгүй юу? Нэг иймэрдүү хэмжээтэй жижиг юмнууд ингээд кармануудад нь орчиж байгаа гэсэн. За тэгээд иймэрдүү хэмжээтэй том юмнууд нь болохоор ийшээгээ бүр ингээд айгүй хөргөн багтдаг. Энийг хардаа. Айгүй хөргөн багтчихаас тэг. За тэгээд болоогүй. Бусад 3 талдаа 3 карматай. Одоо энэ нэг уртлын карманд нь ийм том карматай мөртлөө дахиад дотроо зөндөө олон тасалгаатай. Ийм нэг тасалгаатай мөртлөө одоо дотроо зөндөө олон жижиг карматай, эрзэнэн кармануудтай. Тэгээд тийм жижиг карматай ах айгу бол юм багт тийм байна. Жишээ нь одоо өдөр тутам, ленд те одоо юу гэдэг нүдний тусаалга, маск гэх юмнуудаа ингээд айгу гоё эмэгц самбраатаа оруулчихна. Тэгэхгүй нэг том тасалгаа байхаар ерөөсөө ингээд бүгдээрээ л холилдоод байгаа хгүй те. Сүүдэр байна. Гэрэл байна. За энэ гурыг ингээд хангалттай багч байхгүй. Хангалттай багтаад барыг нэмж юм орно. Тэр ингээд 3 том нүрний будагны айгуу чухал хэрэгсэл зүгээр л хажууд нь багтчих байхгүй. Хажуудлын карманд нь. Тасалгаанууд нь айгуу ухаалаг байгаа байхгүй. Дотроо ингээд зөндөө олон юм чихэх карматай. Тийм эмгцэгцтэй оруулах боломжтой. Тэгэхээр та хэд бас нэг аяллаа цүнх гэж байгаа бол тэр айл болох олон карма таслахаа чухал юм билээ шүү. Hi guys. Өнөөдрийн vlog-ыг та хэдтэй гадах pool view-ээр эхлүүлэе гэж бодлоо. Тэгээ энэ манай pool байна. Ингээд гой суух хэсэгтэй. Энэ дотор манай том өрөө харагдаж байна. За энэ ч нэм гой барбекю хийж болох гриль хэсэгтэй. За ингээд гой гадаанаа хоол идээ суух хэсэгтэй. Ингээд нийт юм 4 давхар вилла түрээсэлсэн. Энэ нь болохоор 2 давхар дахиад доошо 2 давхар байгаа юм билээ. За тэгээд юу ч гэсэн уулнаасаа доошо бууя. Миний доор ингээд яг тэр доор Koh Samui байгаа байхгүй юу? Би чи 17 жилийн өмнө Koh Samuid ирж исэн юм билээ. Манай дүү бүр жоохон байсан.
бүр нэг нас мастай хат ирж исэн. Тэгэл дахиж ирээгүй. Тийм болохоор хэдүүлээ хамтдаа let's explore, spend the day with me. За тэгээд бид нар Виланаас гарахын тулд ийм өксүү замаар дэше алхаж машин сууд юм байна. Тэгээд доошоо бүр ийм өксүр. За тэгээ одоо зам нь ч гэсэн нэлээ өксүрээ. За явцгаа машин маань ирлээ. Октотойроо гоё пиклбол тоглох гээд ирсэн байна. Тэгээд пиклбол теннисийг бодвол арай амар юм шиг талбайнаас хамаагүй юм жижигхэн байт юм байна. Ирээд яг нэг тоглолт дуусчаад ичээн. Бас л халууцд юм биш үү. Гэтэ ойрд ингэж хөдлөөгүй айгуу гоё юм. Тэгээд ард манай хоёр найз тоглож байна. Бид гурав нэг алдаа гаргасан байна. Ямар ч нарны тусгүй ирчихжээ. Тэгээд ийм амар наран тоглож байна. Тийм төлөгтгүйдэл гэж айж байна. Таар чи шууд волейболыг зохиол явчихдаг юм шүү дээ. Наадхаа оруулахгүй шүү. Богино хугацаанд маш их хөлөрдөг спорт байна. Амар гоё хөлөрчлөө. Ингээл нэг жоохон тоглол хөлөрчин. Фитнес мэдсэж яг нэг хөлс гарах гэж мэлээ боддоо шүү дээ тий. Тэгэхгүй энэ чинь бол яг нэг хоёр талбай тоглол эсвэл нэг 10-аар 2 удаа тоглол бүрстэ урсаж байгаа байхгүй. Анхлагч тоглож байгаа хүмүүст бол аюу гоё амархан хөвгчлөлтэй юм байна. Тэгээ та хэдэ ч гэсэн тоглож үзээрэй гэж зөвлөе. Санал болгоё. Зөвлөе гэнэ. Манай хоёр бол зогсохгүй тоглосоор байна. Би бол ядраад ер нь бол болцсон. Энэ падел гэдээ бас нэг өөр юм спорт үүд юм байна. Ингээ зөндөө олон юм гадаа талбайнуудтай. Тэгээд very nice.
여기 다시. 야야 벌써 За манайхаа өглөөний мэд за ингээ босцсон буудлынхаа өглөөний цаг уух гад байж байна. За юу ч гэсэн өглөөний цаандаа ийм нэг юм жуус авсан. Энэ болохоор carrot, celery, ginger гэсэн. Яг хамгийн сүүлд нь лимоно цацсангуудаа бүхэл ийм том лимон хийсэн байхгүй юу? Тэрийг нь би жоохоо гэж бодсон. Арай л их лимонтой юу гэж. Яг юм өглөөний цаандаа би ингээд айгүй их юм уудаг заяа. Бас дайжгүй шүү. Болж шүү. Тэгээ ер нь энэ гоё жууснууд чинь нөгөө нэг юм хоорондын орцсных нь пропорц нь айгүй чухал юм байлаа шүү дээ. Аль нэг нь ихтүүлчих болохгүй, аль нэг нь багдуулж болохгүй. За дараагийн юм болохоор fresh orange juice. За би ер нь буудлын өглөөний цаан дээр яг юм fresh orange juice уух амар дуртай заяа. Яагаад гэвэл Монголд байдгүй учраас надаа I love you very much too. Do you want orange juice? Энэ болохоор ингээд сайхан айгүй байхтай. Тэгсэн мөртлөө надад жоохон мандарины жуус санагдаад байгаа хгүй яг оранж жуус биш мандарины жуус шиг болсон. Цайтай. За ийм гурван юм ер нь өглөөний цан дээр ингээд хослуулж ууж энэ манайхаа. За энэ болохоор ингээд омлет байна. За тэгээ би омлеттой болохоор зүгээр onion тэгээд хамтай well done ах дуртай. Beans идэх би айгуу дуртай ш нэрээ. Beans, oatmeal хоёрыг ингэж идэх айгуу дуртай. За тэгээ жоохон йогурт идэх дуртай. За тэгээд папая энэ миний хамгийн дуртай жимс гэж хэлж болно доо. За тэгээд одоо өглөөний цайгаа уучаад би гоё далайн хэрэглээ явж жоохон me time хий гэж бодож байна. Самбанда анда хөдөө. Би хөдөө явмаар байна. Би хөдөө хөдөөгүй. Нарны шилээ зүүгээд цагаан сар очих өмсөөд дотоороо бикинийг өмсчлөө. Энэ манай буудлаа айгуу гоё зэ. Ингээд нэг гарцтай. Нөгөө талаараа бас нэг гарцтай. Энэ болохоор одоо террасныхан гарц гэх юм уу та. Нэг өрхөн майз ингээд гарч ирэн заяа. Энчэнэ ингээд нэг жижигхэн ийм хэсэгтэй. Ийм гоё private ийм ногоон хэсгээр яваад. Тэгээ шууд тоглоомын талбай. Ерөөсөө нэг 10 алхаал ийм хөрхөн хүүхдийн тоглоомын талбай байгаа байхгүй. Тэгээ хүүхдийн тоглоомын талбай дээр ийм авирдаг манки хэсэгтэй. Тэгээд энэ онгоцон дотор нь лээ чин зөндөө орж тоглосон Hyatt Regency гэдэг буудал. Тэгээ хүүхдүүдэд айгүй хөрхөн ээлтэй мэлээ. За би тэд анх ирээд айгүй гоё том уулан дээр вилла дээр байсан байхгүй. Тэгээд тэнцэнэ нэг 5 хонлоо да resort буудал руу орж ирсэн. Тэгээд энэ Hyatt Regency гэдэг буудалд бууцсан байна. Ингээд одоо шууд доошоо алхаал тэнд далайн хэрэг байна гэж бодохоос айгүй гоё байгааз. Би бүр өчигдрөөс хойш энэ орыг тоочглсан байгаа байхгүй. Энчээл ирж бүр хөвтөж юм хиймээр санагдаад. Ийм гоё далайн хэрэгтэй. Ямар гоё вэ те бүр. Одоо бассейнд орох гэж байна. Ийм нэг grape шиг гэдэгтэй юм. Усан юм. Water bomb. Нэг юм зориултын юм шааштай нэрдэг. Тэгээд тэр шаарын энэ дотор нэг хийгээд тэнд нэг ус хийгээд тэгээ үлээгээд тэгээд яадаг. Хамгийн гоё энэ найзуудтайгаа хамт явах нь амар гоё. Яа, нөө. Сая автагаа нөгөө далайлаа авчиад ирсэн.
Амар том waveтэйс. Аха. Ороод тэгээд яг өгчихсэн. Тэгээ coconut уусан. Найзууд тагаа тогтоо. За бассейн руу ороорой. Слайдн дээр гулсаарай. Waterproof биш. Анаа нурдаас нь бичиж заяа. За дахиад гулсаарай. Capybara cafe. Capybara cafe. Capybara тэгээ dog тэгээ parrot тэгээ тэнд нэг жижиг юм. Тэнд. Энд нэг байна бас. Би нэг иймэрхүү гэж бодсон. Тэ амар том юм бэ. Yeah. One more? Met vastgooien. Met dat gewoon. За хай манайхаа. За влогийн маань шинэ хэсэг эхлэж байна. Koh Samui's Бангкокт ирсэн байна.
За тэгээ Бангкокт 7 хончоод буцнаа. Тэгээд Бангкокт бол ирээдний ер нь 2 хонц юм уу? I love you too. Яг нэг юм Монгол буцахаас өмнө яг гоё хотын мэдрэмж аваад буцах айгу гоё нөгөө бид чи яг нөгөө арал дээр байсаар байгаа. Тэгээ сая өнөөдөр бол бүр яг юм амралтын өдөр байлаа. Яг өдөржингөө би баг унтсан. Нэг өглөөс ирж юм мэдчихэд буцаж унтаад өдөр сэрэнгуутаа жоохон Squid Game Netflix дээр орондоо үзэж агаад буцаж унтаад бүр нүдээ бүлцэтэл унтаад одоо ингээ оройны 5 цаг болцсон байна. Тэгээ цагаа бүр за босё явж хоол идийгээд. Яасан миний охин? I love you very much too. Huggy. Монголд очиод маш завгүй байна. Ёо, Монголд очиод чалчаа влогууд бүр үнэхээр завгүй байх учраас би бас чадхаараа жоохон амарчаад очих гээд байгаа. Муурны кафе ороод тэрийг миний Instagram-ын гоё постноос уншаарай за. Тэгээ зарим минутаа чалчаа влогт оруулаад, зарим нь Instagram-ын сторид оруулаад, зарим нь бас ингээд зөвхөн постоор гоё дэлгэрэнгүй бичдэг учраас та хэрвээ намайг Instagram дээр дагдаг бол дагаад бас хамтдаа байгаарай. За тэгээд өнөөдөр л яг дог кафе орох гэж байгаа хгүй бид нар хөрхөн нохоо харуулах чинь. Тэг яагаад ингэж амтан ер нь хийсэд яваад байгаа вэ гэхээр нөгөө Косамуд бас нөгөө Капибара гэдэг кафе орсон шүү дээ тий. Одоо манай хүн чинь 3-тай. Тэгвэл 3-тай болохоор яг ийм том амтны үрэлэн том парк явахаас арай нүсэрдээд идэх байхгүй юу? Одоо жишээ нь Лея ингэж паркийнхаа нэг жохоо хэсгийг үзчихэл ядарчдаг ч юм уу тий. Тэгээ унтаад үүдэх ч юм уу. Түрүүчл Вьетнамд бүр бөө юм болж амтны үрэл очоод яг нөгөө амтнуудын очоод сафарид нь үзсэн чинь Лея гэж тасарсан за. Тэгэхээр энэ жил цагаатаар арай туршлагачаад яг нэг том болтол нь хитрхээ тийм том юмар дагуулж явахгүй магадгүй нэг хөөрхөн муурны кафе ч юм уу те эсвэл нэг юм цөөхөн амтнуудтай нэг жижиг газрууд идэн штэ. Тэгээд тэр амтнаа хоолж болдог ч юм уу нэг арай нэг хөөрхөн ингээд пет хийж болдог тийм газруудаар ингээд явъя гэсэн чинь арай амар юм байна. Very cute. Манайхаа шинэ өдрийн мэнд өнөөдөр бид нар дугуй унах гээд ирсэн байна. Тэгээд энэ Bangkok for cycling гэдэг ийм газар үүд юм байна. Эний охин дугуй унах дуртай юу? Хаа. Дуртай гэрээ. Батай. Лея хаа суух үлээ? Бэби. Лея одоо энд суух гэж байна. За энэ ч болохоор 2 цагаар унахад 2 том хүний дугуй тэгээ хүүхдийн сундлуулсан суудалтайгаа 700 бат болж байна. Ер нь бол 70,000 гэсүг. Одоо нэг 100 метрийн цаана гоё парк байгаа юм байна. Тэгээ паркаар өнөөдөр дугуй унах гэсэн бодолтой байна. За хэдүүлээ хамт явцгаая. Лея. Ишарт. За ингээд дугуйгаа унаад эхэлчлээ. Тэгсэн чинь бүр ямар гоё юм бэ? Бүр урд ингээл нэх гоё ногоон паркт ингээд дугуй унах мэдрэмж бас гоё шүү. Дугуй унсан шалтгаан гэх юм бол ер нь бол хэд байгаа. Би хүүхдтэйгээ гэртээ ингээ хойлохнаа байж чаддгүй. Гэртээ хүүхдээ харнаад аягүй хэцүү санагдаад тийм яг юм. Яг ингээ 4 ханы донд ингээ гаццсан мэдрэмж аваад ч юм. Эсвэл ингээ Лея амар хурдан юмнаас үүддэг болохоор хийх олон юм байдгүй. Харин гэрээс гараа явахаар хамаагүй амар үүдэг надад. За тэрнээс гадна манай нөхөр ер нь өглөө нэг сэрдгүү байхгүй одоо ингээ аялалд явж байхад ер нь жоохон өглөөний нойрондоо харам хүн. Тэгээ би болохоор бас ер нь өглөө гайгүй сэрчдэг. Нөхрөө унтуулж хооронд хийх зүйлсөө ингэж харж агаад хийчихээр бас бид хоёрт хоёуланд нь аягүй амар идэг. Одоо бол цагаас сэрэг унтчихлаа заяа. Тэгэхэд тэр хооронд ингэж Леятай заавал ингээ аагаа хүлээгээд тахгүй. Хоорондоо цагийг ингэж гоё өнгөрөөчихөж байгаа байхгүй юу?
тоглоомын талбайд ирсэн байна. Оо наад олсноосоо татчихагаад дээшээ одоо авираарай минь өхөө. Тэгсэн чинь энд ингээ айгүй гоё тоглоомын талбай байна. Тэг надад таалагдсан юм юу вэ гэхээр юм яг хүүхдийн нөгөө нэг юм ур чадвар илүү тийм нэг хүлнийх нь одоо номыг сайжруулах ч юм уу тий. Сая тэр нэг модон тоглоом ингээд модон дээр ингээд өсөрдөг ингээд тоглоом бол өсрээд алхдаг жижиг зайтай ч гэсэн тэр бол ингээд хүүхдийн орон зай мэдрэмжийг амар сайжруулах юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Энэ болохоор ингээд одоо нүд болон хөлөө хамт зэрэг ингээд тий хөдөлгөөд нөгөө eye hand legs coordination 3 юм чинь ингээд давхар шалгаад байгаа сориод байгаа тоглоом байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ингээ айгүй энгийн зүгээр л ингээд жоохон ташуу модоор ингээ хийцэн. Тэгээ энэ бүр ийм спорт центрүүдтэй тэнцэн бүр ингээ хідэнч теннисний талбай байгаад байгаа. Хідэнч саксны талбай байгаад байгаа. Тэгээ нүү дээрээ сүдэртэй тийм гоё юмнууд байна. Тэгээд үнэхээр одоо атарах чинь Монголд яагаад нэг ийм гоё парк байж болохгүй гэж тий. За юу ч гэсэн өнөөдөр айгүй гоё өнгөрлөө. Тэгээд аав нь сэрээгүй авах цаанаас ингээд юм хийчихээр хин хиндэ амар одоо манай нөхөрч гоё амраад авч байгаа. Лээ яач хөвчлөлтэй. Тэрээс заавал нэгэндээ нөө найдаад ингээд юм хүлээгээд тахгүй өөрөөсөө бас ингээд хуваараар дуртай юм ингээ хийгээ явчих бас аялалд надад ер нь намайг аюу амар санагдаг. За тэгээд nice байна. Хэвээ хөлс гараад давхар би бас ингээ тасгал хийчихэж байгаа байхгүй айгуу гоё.